Сайн байцгаана үзэгчдээ. Энэ твитлэстэй хамт ууд баярлалаа. Улаанбал ярилцлагын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр манай өрөөнд балетын багш Сүндрий ирсэн байна. За сайн уу Сүнэ? Сайн байна уу та? Сайн. За ажил сайн уу? За дажгүй юу? Юу гэдэг сүлээ үү? Ажиллая гэж л. За. Гар тавихгүй л яарад байна. Ер нь хүнтэй ингээд нэг чөлөөтэй сайхан мэджилдэг үстэй ер нь бид нар чинь хоорондоо тий. Тантай болж чадахгүй байна. Яаж юм? Нэг болж өгөхгүй нэ. За уучлаарай. Сүндрий багшиг би багшиж байгаа. Тэгээ Сүндрий багшиг бол ер нь манай цахим сүлжээ идэвхтэй ашигладаг хүмүүс бол ер нь сайн тань бас танихгүй баг. Тий? Сүнэ тий. Хоёулаа сайхан танилцсан одоо. Тэдүүлээ ер нь бөөндөөс нэг сайхан. Албасар нэг танилцаад авъя тий. Сүндрий хаан сургууль төгссөн, хаан төрсөн, өөрийн сайхан танилцуулж байна. Тэгээ яг ориг нэг нь Сүндрий. Яг хүмүүс сүнээс нүнэл гэдэг ах шиг байна. Яг бакалавра Суйсыг төгсөлтөө би. Суйсээр өчигч мужийн багш. Багшлаар төгссөн. Тэгээ яг хүмүүс 4 жил сурдаг бол би 6 жил сураад төгссөн. Тийм үү? Өчигч. Тийм. Гэтэ бүжигчин мэргэжлэрээ би ерөөсөө 2 жил ажилласан. Тийм үү. Хүмүүс шиг тэгж гоё нөгөө гоцолж үзээгүй. Багада ер нь юу хүсч мөрөддөг хөвгт байв? Ямар мэргэжилтэй бол гэж боддог гэсэн жоохон. Нэг тийм мэргэжил зэрэгжил гэж боддгоо л. Дуртай маяг л явж байсан. Дуртай. Ер нь бол урлагт аюу сонирхолтой. Бүжилдэг баг. Тийм хамтлаг гээл best of best лөө нэг рэп мэп тэмцээн болдог үсчил бол орчмоор. Тулгууслан. Тийм. Тийм. Тэгэл орлог тийм. Хизэнээс балетын сургалт болсон. 2013 онд оюутан багтаа. Нөө тийм. Тийм. Нэг сүнээс балетыг анхны эснэ үү? Эди одоо нэг ийм сургалт моргалцч гэж тэр үтч юм байгаагүй шүү дээ. Тэгээ зүгээр л оюутан багтаа нөгөө цагаар заал аваад түрээсэлж байгаа л заана гээл тэр үтч нэг балетч гэж хүмүүс мэдтгүй байлаа. Нэг эхний 1-2 жилдээ бол тэгэл ганц 2-3 хүүхэдтэй л ажилтдаг байсан. Тэгэл нэг пэйж нэгээл сүнээс балет гэл пэйж нэгээл тэр аач ажилуулахаа мэдгүй л тэгэл эхэлчихсэн ш. Тэгэл тууштай байгаа тэгэхээр ямар ч гэсэн нэг орлогынхоо их усрыг олсон хэдэн салбартай олсон хөөх юм болчтой байна. Тийм үү? Салбаруудтай олон салбартай юм шүү дээ. 4 салбартай. 4 салбартай. Хичнээн шавтай байна одоо. Ер нь тоолж үзээгүй маань гэтээ олон баг. Нэлээ олон шүү. Тэгэд балетээр хичээлээд амжилтанд хүрээд ер нь их дажгүй. Шавнар нь ер нь хэрэг байна. Сурлагын амжилт нь. Яг хөө тэгээ багшийн онцлог гэж байгаа л да. Миний хувьд яг хөө илүү хүүхдүүдээ ингэж хайрлаж тэр хүүхд заавал балет ч болох албагүй шүү дээ. Заавал онц сурах ч албагүй. Тэр зааландаа ирээл гоё таашаалыг мэдрээл гоё энергитэй орчинд те. Тэгээ багшаасаа үлгэрлээл гоё зүйл суралцсан л хүмүүжил талдаа л илүү гоё хайраар туслая л гэж боддتي. Тэгэл мэдээж балет бол угаасаа л балетээ сургуульд ирсэн байгаа юм чинь сурах нь бол тодорхой. Гэтэ хажууд нь чимэг болоод давхар өөр хүмүүжлийн төлөвшил бас сурах хэрэгтэй юм болов гэж бодоод тэрэн дээр илүү анхаардаг шүү дээ. Ямар өөрчлөлт гарах вэ хүүхдэд? Мэдээж гоо зүү талаасаа бол угаасаа өссөн өөрчлөлт гарах нь тодорхой. Тэгээ сэтгхүүн хувьд өөрчлөлт гараасаа гэж миний хүсдэг шүү. Манай одоо байгууллага хамт олонний яг гол зарчим бол сэтгхүүн яаж өөрчлөгдөөсэй гэж. Балет гэхээр хүн болгон ийм сүртэй урлаг гэж асуудаг байхгүй юу? Чи амар хэцүү сурсноо тий хэцүү байдгүй гэж үл тийм байхгүй шүү дээ. Та ч гэсэн мэрэгжлээ яаж сурсан юм. Тэгэл адилхан л хэцүүгүй зүйл байхгүй шүү дээ. Адилхан л би энэ мэрэгжлийг сонгоцсон юм чинь хамаагүй шүү дээ. Одоо тэгээ юу гэх юм бэ? Манай сурж байгаа хүүхдүүдэд нөгөө хүүхдүүдтэйгээ хувийн харилцаа их үүсгэдэг гэх юм уу та. Маш их ярилцдаг. Зүгээр нэг балетын сургалтандаа ороод дуусчих биш. За миний охин юу сонирхтой те ямар хүүхэд болохыг хүсдэг, ямар мэрэгчлээ болохыг хүсдэг, гэр бүлийнх нь асуудлыг яриац ч юм уу. Ингээд ихээр хүүхдүүд сургуультай очих дуртай, багштайгаа харилцах дуртай болчдөг байхгүй. Тэр хүүхэд болгонд 3 настай хүүхэд ч гэсэн стресс гэж байдаг байхгүй. Одоо эдгээрт ямар зовлон байдаг, стресс байдаг гэж бид нар үгүй шүү дээ. Миний үзэж байгаа зовлон надад амар хэцүү санагдана. Таны үзэж байгаа зовлон хэцүү санагдана. Тэр хүүхдэд ч гэсэн ертөнцид нь хэцүү санагддаг байхгүй.
тэр одоо бэрхшээл зовлонгой заалан дээр гоё тайлах ч юм уу. Одоо сүүлд манай 14 дэх охин ирж байгаа. Орш яа заалан дээр ихээр амар гоё ингээ стресс тайлагддаг гэдэг байхгүй. Тэгэхээр одоо ээж аавын үүсгэж чадахгүй байгаа тэр одоо жоохон хүндий харилцааг бас арай хооронд нь юм орон зайг үүсгэхийг зорддог гэх юм уу. Балет бол угаасаа сурах ёстой юм чинь. Тэгэл мэржлийн хичээл зааж байгаа. Энэ нь бол илүү чиний сүүлд чи нэг бичлэг оруулсан байсан хүүхдүүдтэйг нэг шүлэг уншижсэн мөлий юу лээ үлгэр ярьжсэн тий. Жишээлбэл тэр бол хичээлий чинь нэг хэсэг байна тий. Тэгээ нөгөө хичээл нэг цаг орно. Тэгээ сүүлийн 15-аас 30 минут нөгөө хүүхдүүдтэй тараад үлгэр уншиж өгдөг байхгүй. Ажил нь одоо ингээд 13 оноос хойш ингээд явж ирсэн. Одоо ер нь сүүлд бас янз янзын зүйлүүд боллоо тий. Бас хойшлоор тий. Үлдэж байгаа тий. За. Тэгээд энэс хойш ажил үйл ажиллагаа ажил эрхлэх юм танаа байгууллагт ямар өөрчлөлт гарч байна? Гарлах яах вэ? Гарт юм байна уу тий? Гарт юм байна. Гарна. Хүний амьдрал шүү дээ тий. Тэг хүний л амьдрал юм да. Эцэгч жоохон цэрвж эхэлж байна уу тий? Яг уу юу л да. Шинэ эцэгчүүд тийм байсан. Дөнгөж сар болох гэж байгаа ч юм уу тий. Манай төвд ирээд сар мар болох гэж байгаа нэг ганц 2 сар болсон хүмүүс бол тий. Буцаалтай юм. Анхнаасаа байсан хүмүүс нь болов уу? Анхнаасаа олон жил явцсан удаа явцсан хүмүүс бол эцэг ямар ч асуудал. Таньдаг болохоор гэж. Тийм таньдаг болохоор бас тодорхой хэмжээр намайг мэддэг болохоор манай байгууллагыг мэддэг болохоор хүүхдүүд нь туртаа болохоор ч юм уу яг ямар шалтгаантай байдгийг мэдгүй ямар ч гэсэн тэгээд хуучин одоо яг явж байгаа хүүхдүүд маань мэдээж багассан. Гэхдээ нөгөө хуучин явж исэн хүмүүс хийвэрэ байж л. Одоо хоёлоо өнөөдөр ингээд нөгөө сайхан ярина. Мэдлэг эхлээд нэг блиц маягтай тий. Чи нэвтрүүлэгт орж байгааг гэж хэлсэн үн юм. Би агуудаа ийм студид орж ирээд яг одоо надад амар тухгүй. Тухгүй байна тий. Яг би яаж суухаа яг үнэхээр мэдгүй байхгүй. Тэг ингээд тань шиг яг гоё хүснээр инех сууж чадахгүй нэг. Яг чадахгүй. Яа идэлтэй аваа миний би. Хөдөлж болохгүй гэдэг юм аа. Хөдлөхөд тань шиг хүснээр хөдлөх надад асуудал байна. Байж болох хамгийн тухтай гар сууж. Тэгээ дээрээс миний гар маш их сая борооноос орж ирсэн болохоор ингээд чичирч орж ирээ. Ямар ч надад жоохон тухгүй байна ерөөхдөө. За. Тэгээд тухгүй байдалд дасгах хичээгээрээ те нэг. Одоо тийм дасгүй яах. Хэсэг хугацаанд ярилцаадах юм. Тэгээ өнөөдөр тэгээд хоёлоо нэг ярилцсан. Тий. Бүх хүннээ хайцгүйгээр хэлэхэд билнэ. 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 Маш олон зүйлүүдийн талаар манай чамайг танихгүй чамайг таньдаг хүмүүс бид нарт нэг хэсэг янз янзын юм болсон. Тэгээ өөрөө чинь бас дэлгэсэн мэдээлэлд олонний анхаарлыг бас их татсан. Тэгээ хоёлоо дараалтаагаар үзээ миний зураг үзэгчтэй харуулъя. Хоёлоо сарыг. Бүх зүйл эндээс эхэлсэн. Эдгээр хүний хувийн амьдрал бүгдэд хамаагүй ч гэсэн одоо үнэхээр энэ сошиал ертөнцөөс болоод их наашин тэрийг хэрхэн хэрэгжилж байгаа хүмүүсээс өөртөөс нь шалтгаалсан ба бусад үйлдэлийнхэнтэй тэр тусгалаас үүдээд хүмүүс маш олон асуудлууд чамд ирсэн чамайг анхаарч байгаа хүмүүсийн сэтгэл зүйдэж орж ирсэн. Тэ чамайг сонирхож байгаа бүх хүмүүсийн анхааралд тэр бүх мэдээлэлд орж ирсэн. Тэ бүх зүйл эхлэн энэ байна л да. Гиснээс маргааш хөл хороо 28 өнөөр сонгож байгаа шүү. Тэм жиргээ. Энэс эхэлсэн гэж бодож байна уу та? Үгүй яг энэ биш. Ер нь яг энэ мэт. Одоо ингээд жишээлбэл хинэж төрүүлж мдээгүй байсан, засгийн газрын хэвлэлийн албан төрүүлж мэдээлээгүй байсан зүйлийг төрүүлээл хүмүүст хэлээд байсан. Тэгээ ингээд хүмүүс энэ сүнэ гэдэг эмэгтэй ер нь юу юм бэ? Хиний юу юм бэ гэх мэт чинь сонирхож эхэлсэн. Тэ? Яагаад ингэж хэдэг вэ? Ингээд идэг байсан гэдэг нь. Одоо яагаад яаж мэддэг вэ энэ мэдээллүүдийг чи? Би л мэддэг байсан гэж та бодож байна уу? Яг бүгдээрээ чамайг төрүүлээд хэлээд байгаа болохоор тэгж бодоод байхгүй. Харин тий. Тэгэхээр төр өөрөө дархлаатай байх хэрэгтэй байхгүй. Төр өөрөө цензуртай байх хэрэгтэй байхгүй. Төрийн 1-р нууц, 2-р нууц, 3-р нууц гэж тэр нууц нэвтэрдэг албан тушаал гэдэг чинь тустай албан тушаал байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүчгүй төрлөө хүн болгож саруулсан гэдэг чинь л энэ байхгүй. Төр дархлааг байна гэсэн үг байхгүй. Энэ шийдвэрийг тэгвэл би яаж мэдсэн? Тий. Яаж мэдсэн? Би нэг тамхины өрөөнөөс мэдсэн.
Та төрийн ордонлоо орж үзсэн баг те. Үзсэн. Тамхины цэглэл дээр тамхи татчих үзсэн үү? Үзсэн тэр гол дуу шүү дээ. Гоё те. Тийм. Тэнд бүх юм болдог байхгүй юу? Тэнд маш их юм яриах уу? Тэглгүй яа тэгэхээр төрийн ордон дотор тэр чинь бүх туслах, зөвлөхөөр те цэвэрлэгч их чи ахнар хүртэл ингээл ерөнхий сайдын хамгаалагч хүртэл бүгдээрээ л тэнд чинь ороод тамхи татал зогсдог. Тамхи тэгээд бүгдээрээ ингээд чимээгүй татаа зогсох юм уу? Үгүй шүү дээ. Гүйцтэй. Тэнд тэгэл болгож байгаа юмнуудыг ярьдаг. Тэндээс сонссон ганц нэг зүгээр жиргээл төрүүлэл мэдээлждэг тийм. Яг сонссон ганц жиргээ гэвэл өстой над чиг хөдөлч хүн байхгүй болчихно л доо. Ер нь бол яа тэгэхээр яг уу нэг өөрийгөө одоо магтчихад гэх юм уу хайшин. Би юм сонсохороо баталгаажуулж чаддаг байхгүй. Одоо жишээлбэл одоо энд тэгжилээ, тэнд тэгжилээ гэдэг ингээл хүмүүс ярина шүү дээ. Тэнгүүд нь тэр салбарын хүмүүстэй тулгчдаг байхгүй. Одоо жишээлбэл оюун болтын допинг хэрэг байна тий. Тэр чинь төрийн ордноор сандралцсан болол бүлийн болсон шүү дээ. Тэгээ би шууд ерөнхий сайдын зөвлөхөөс начаас яана одоо энэ хинтэйгээ бүх ингээд ингэж байгаа юм биш тий. Одоо яана ерөнхий сайд нутгийнх нь бүхгээ яана юу гэж хүлээж авч байгаа юм гээд харин тийм ээ л гэдэг жаа байхгүй. Тэгэл тэр чинь тэгэл хинтэйгээ бүх л байгаас тий. Тэгээ би тэгэл сонсон зүйлээ тэгэл тулгаал би баталгаажуулал авчиж чадчих байгаа байхгүй. Энэ ч миний давуу тал байж чадчих л байгаас. Тийм. Чи өөрөөр хэлэх юм бол бүр нууц байгаа юм руу нууцаар нэвтэрч ороод булааж авсан зүйл биш шүү дээ. Чамд өөрөөр тааралцсан л зүйл байж дээ тийм. Тийм гэж юу аах. Тийм. Тэгээ тааралцсан зүйлээ мэдээлээд тэгээд хүмүүс гайхаж хэлж байгаа юм л да нэг засгийн газрын аливаа шийдвэрүүд нэг хэвлэлийн албаараа дамждаг. Харин тийм. Тэгс нөгөө хэвлэлийн албанд дамжуулаагүй байхад чамаар дамжаад эхэлдэг тийм. Тэгэнгүүт хүмүүс чамд анхаарал хандуул. Ер нь ингээд төрүүлж мэдээлэх чинь зорилго нь юу вэ? Ер нь ингээд бусдаас төрүүлээд мэдээлэх илүү ингээд анхаарлыг татах нь жоохон сонирхолтой байдаг хөл. Хүнд их гоё байдаг хөх тийм. Гоё биш гээд хутлаа яриа яах вэ? Надад сонирхолтой байсан. Байдаг. Бус хүмүүс ч гэсэн сонирхолтой байхыг хүссэн. Гэхдээ чадахгүй байгаа учраас одоо надлан ямар ихтэй арилж ирж байна тийм. Одоо би төрөө хэллээ тийм. Төр өөрөө дархлаад байх хэрэгтэй. Юу гэдэг вэ? Одоо төрийн шийдвэрүүд бол тэгэл илээр явна, далтаар явна гэж алтан бичгч янз бүр байгаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо ам бүх бол ам бүх гэдэг шүү дээ. Төрийн байгаа царин л юм шүү дээ өөрөө. Тийм. Төрийн ордонд ямар ажил хийдэг юм? Төрийн ордонд ажил хийдэг үү? Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай холбоотой юм уу? Яг нөгөө ганцэрэг биш үү хэвлэлийн албаныхын дарга. Ганцэрэг би тэд ерөөхдөө маш сайн найзууд. Тэгээ надад өөрөө хэвлэл Солонгосын айлчил болсон. Ерөнхий сайд болсныхаа дараа хамгийн анхны гадаад айлчил гээд тэрэнд би явсан л да. Тэгээ анзуугийн л дохоос ерөөхдөө бол тань. Тэгээ бид нар ингээд засаг цаг гээ хийд юм аа. Чи ингээд манад ингээд ажилд орох уу гэж санал тавьчихсан. Хамгийн анх ганцэрэг надад. Тэрнээс би өөр хэнийгч танихгүй үсэмэлсээ ч юм уу золоо хэнийгч таньдаг байсан л да. Тэгээ юу эдий ингээд асуусан чи за энэ дэр ингээд зүгээр л ингээд бичлэгэнд эхлээ орох юм аа тий. Тэгж явжсэн хиндээ бичлэгэндээ орсон. Дараа нь тэгэл нөгөө олон нийтийн сошиал хандлага ч юм уу тий. Тиймэрхүү юмыг чи судлаад ингээд бид нар тэгээ хуваалцчаад очие гэдэг тиймэрхүү. Тэг би чи өөрөө жоохон хоббитэй болохоор надад ч гоё байсан л та. Тодорхой хэмжээний урамшуул авчин, хоббитой ажиллаа хийчин, тий. Тэгээ давхар өөрийнхөө ажлыг хийчин. Тий хайжгаар бизнес хийчин. Хамгийн анх чамд юу гэж бодогдсон хэл мэдээллийн салбараас хол хэвлэлийн одоо мэрэгчлээс хол хүнийг засгийн газрын хэвлэл мэдээллийн албанд ажиллаач хийхэд нь яагаад гэж бодогдчихсэн юм? Үгүй. Тэг ажиллаад үзэл гэж бодсон уу? Хатлаг гоё санагдсан. Гоё санагдсан. Гайхаагүй юу? Яагаад гэж юм бол гэдэг ч юм уу? Үгүй юу, гайхаагүй. Яагаад тэгэхээр өмнө ганзаа надад 2-3 удаа нэг ажлын санал тавьж ирсэн. Тэгээ тэр болгонд нөө татгалзаж л байсан л та. Тэгээд удаа дараа яг энэ мэд жиргэнүүд ороод ирсэн. Тэгээд ганзуурыг хоёр нэг маргалддаг тий. Тий. Тэр чинь Оросоос ирсэн дараа. Тий, Орос руу бас нэрээ зүг авсан тий. Тэгээд Оросоос ирсний дараа бас ингээд мэдээлэл төрүүлж тавьсан тавиагүйгээд ингээд юм болдог л үү тий. Ганзуу чи тэгээд монголчууд чи тэгээд
монголчууд хин ашиг ер нь дийлэх гэдэг жиргэц ч юм уу. А хэвлэлийн албаны дарга нь ганцар гэж хүн байт юм байна гэдэг. Надад дамжуулаа мэдээд тэ ер нь бол ганцар чи надаас болж жиргэж болоод тэ чи бүрсэл. Зэсүнэ гэж гаргаж бичээд байгаа. Тэгээд хүмүүс ингээд төтөргөө хүний нийгэм учраас хажуутайгаа хин нэгний үргэлж анхаарч идэг. Зүгээр анхаарч байхдаа ямар сэтгэл хөдлөлөө дарах вэ гэдэг нь өөрөө хүний нийгмийн тэр ёс суртахуунтай шууд холбогддог. Тэгээд одоо хажуудах хүн гэдэг нь одоо чамайг хэлж байгаа, намайг хэлж байгаа те бид нэр тэр хүмүүст яаж харагдах, тэр хүмүүсийн хэр ёс суртахуунтайгаас хамаарад хүмүүсийн янз зардаг үнж ихэлсэн. Яг тэр мэдээллийн чинь дараа ер нь энэ сүнэ гэдэг эмэгтэй хий юм бэ гэдэг ийм асуулттай. Одоо хиний нууц амраг юм бэ ч гэдэг юм уу те. Ингээ явсан. Тэгээ баахан зураг гард юм аа. Хоёр талаа дахиад нэг зураг гарчээ. Энэ Тэ. Энийг яг сонгуулийн өмнө энэ зураг сошиалор 22 цацагдсан. Тэ. Энэ дээр ямар нэгэн одоо өөрөө бол тайлбар хийсэн юм байхгүй. Тэ энэ таньдаг дүү. Чи бол таньдаг ахаа. Ер нь ингээд зөндөл энэ мэдээж хэрэгжсэн газарт ажиллаж исэн, хил мэдээлэл яланд ажиллаж исэн ордонд байт юм бол олон хүмүүстэй танилцдаг байлгүй. Илүү дотн байсан уу? Дотн байсан? Бүр дотн байсан юм уу? Бүр дотн байсан гэдэг. Дотн. Жишээ нь. Дотн. Жишээ нь. Дотн харилцаатай байсан. Дотн харилцаатай байсан гэдэг нь бүр нэг дотн. Амраг байсан үг байгаа мó? Тийм. Ерөн шулуухан ярьцаа дээр шүү дээ. Яг хүн болгон нэг хоёр асуулнаа хариулаасаа гэж аяа хүсэж байгаа байхгүй. Тийм. Хинтэй ч уулз яг зөвхөн одоо энэ сонгуулиас өмнө биш Оросоос ирсний дараа хүртэл ер нь бол наа бүр огт 50 амьдруулаагүй шүү дээ. Бүр үндэ. Тэрнээс олж ингээд ганцаа үсээ бидэд ямар гоё дотн найзууд байлаа те. Бүгднийг нэг үүсгээл тэр чинь баг гал авалцах юм болсон. Яг сошиал дээр ийм наанаал нэг ингээл нэг зөрчилдсөн асуудал байсан юм шиг мөртлөөсөө хаалганы цаана нь бол бүр гал цаашаа юм болсон шүү дээ яг үнэндээ. Тэгэл тэр маань ингээл үргэлжлэл ингээл явсан. Жи Батэрдэн гишүүнийг би таних уу гэвэл тань. Бус гишүүдийгч би илүү их тань, дотн тань гэл бүгднийг би дотн тань. Дээр нэг намын дэд байр гэж байсан юм биш үү? Би бол мэдэхгүй байна. Тэгээ манай өвөө чинь одоо ямар хүмүүс гэдэг юм бидчихлээ аах тийм. Тэгээ Батэрдэн гишүүний одоо аав Жаданбаа одоо ах дүүнэр гээд гэр бүлээс аяга олоолол юм билээ л тийм. Тэгээ манай өвөө Асгалт гэж хүн байгаа. Тэр хүмүүс нөгөө намын дэд байрны Дандрбаатарын гээ бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Хамт амьдардаг байсан. Одоо нөгөө их төвшин сайд майд бүгдээрээ их төвшин сайд майд чинь аюу хөөрхөн хүлээж авдсан шүү дээ. Өө энэ Асгалтын дүү охин хүүхд гээл тийм. Тэгээ би тэгэхэд гэр бүлийн бүр хоёр гэр бүлээрээ хамаатан саднаараа цуглардаг бүр маш бүр ингээд бүр уучлаарай бүр юу гэх юм бэ нэг юм хаяа манай өвөө гişүү хоёр нэг ганц юм тулгач нь бас нэг уулзаад ах эгч нартай байна тийм бүгдээрээ л өндөр настай болсон хүмүүс байгаа шүү дээ. Дотн тэгээ надад ч гэсэн ажил мэргэжлийн үеч гэсэн маш сайн дэмждэг, тусалдаг. Тэг яг миний жоохон юм хээгүй гэх юм уу одоо нөгөө далдгнуур гэх юм уу нэг зам байна надад байдаг. Сая нэг дарах гэж хичээж байна. Сая явуулсан бодлоосоо. Дарах гэж хичээж байна тийм. Яна би амар даарад энэ танаа студид. Гадаа яг боруултаа жоохон сэрүүхэн байгаа тань л да тийм уучлаарай тийм. Даарад тоглох хэрэгэд амар гар хөтөн бэ. Энэ ориглон. За баярлалаа. Тийм. Миний уудаг. Сэргэн штэ. Тэгээд би энийг гараа ингээд нэг ягаад яриад байгаа гэхээр одоо хоёлоо гол сэдвүүрөө ер нь орох гээд байгаа. Би тэгээд айлбал хурдан яг энэ сэдвүүдийг төргөн явуулахыг хүсэж байна л да. Би бас нэг юм хэлмээр байгаа байхгүй юу та. За. Хүн болгоо ингээ намайг би тэрний амраг юм аа тий. Тийштэй би одоо баг орондоо тэрийг сонсдөө штэ гэж хэлэхийг хүсэж байгаа байхгүй юу. Өмнө нь ч худлаач тийм л миний амнаас гарахыг хүсэж байгаа байхгүй юу. Хүсэж байгаа хариулт нь. Тэгвэл тэд нар сэтгэлийнхаа таашаалыг аваад сэтгэл нь амрах гэдэг штэ. Гэтэ яагаад нэг зүйлийг бодох хэрэгтэй байхгүй юу. Яг үнийг хэлэхэд миний одоо нүцгэн шалан зураг тавигдаал тий. Янз бүр өшөө дахиад энэс ч илүү зургууд байсан гэвэл байсан. Миний бүр чармаа нүцгэн зураг үйл байсан. Тэд нар бурхны авралаар цацагдсангүй.
Тэ? Тийм. Гэтэ тэр нь би өөр шоконд орсон баг. Би өөрөө маш амартай шоконд ороод одоо ингээд пост хүртэл оруулсан тий. Наа ямар үйлдэл хийснийг хүртэл хүмүүс мэдчихэж байгаа байхгүй. Гэтэ би тэр үед би өөрийгөө бодсон юм уу? Би үгүй байхгүй. Эхлээд би шоконд орчоод юу гэж бодсон бэ гэвэл энэ үгүй гэр бүлтэй байхгүй. Гэр бүлтэй шүү дээ. Их нэртэй, хүүхэдтэй, 5-5 хүүхэдтэй, тий? 2 том охинтой, 3 жоохон хүүхэдтэй. Яагаад тэр ингэж бичиж байгаа ингээд тий бит хоёрыг холбоотой амраг байлгахыг хүсэж байгаа хүмүүс арт нэгээ гэр бүлийг бодсонгүй. Миний хамгийн их санаа зовсон одоо хүртэл санаа зовж байгаа зүйл юу вэ гэвэл мэдээж ингээд бид нар ч гэр бүлийн найзууд учраас хүмүүс ингээд гэр бүл нь бол ойлгоод мэдж байгаа. Гэхдээ тэр хүүхдүүд ойлгохгүй жоохон ухаан аргагүй хүүхдүүд те ойлгохгүй. Өнөөдөр өөрөө сошиал хүчирхийлэл гэдэг чинь одоо ингээд ямар болцсныг мэдчихэж байгаа. А гэхдээ яагаад тэр хүүхдүүдийн амьдралыг бодсонгүй энэ хүмүүс бичиж байгаа та? Жоохон хүүхдүүд шүү дээ. Сургууль дээр нь очингууд энэний аав нь ингээд нэг жоохон охинд ингээд зураг авахулсан бараг ингэж игдэг. Ярьжлаа шүү дээ. Сургуулийн групп чат гэж байгаа. Зураг өргөн явсан байж магадгүй. Яагаад тэр хүүхдүүдийн амьдралыг бодсонгүй тэр хүмүүс бодох хэрэгтэйсэн баггүй. Тийм үү? Яагаад тэр ихтрийг бодсонгүй? Чи яагаад бодсонгүй вэ? Би яагаад бодох хэрэгтэй гэж. Яагаад вэ гэвэл би тэр хүнтэй амргийн харилцаатай биш учраас би бодох ёсгүй. Зүгээр зураг л байсан юм уу те? Түрүүн амргийн харилцаатай гэдэг чинь худлаа зүгээр хүмүүс зориулж хүсэж байгаа харилцааг хэлж байгаа байл юм те. Ийм байгаа. Энийг бас надад их чухал үйл ярьж лээстэй бодит кейс. Хинэр нь гээд нөгөө найз хүүхдээ хардаадсэн гинэ. Яа чимгээд хоёрстой ямар холбоотой яалаа илээ гэл ингээл хардаалаа шүү дээ нөхөрөөгөө. Бас нэг улс төрчлөлтөө. Тэгсэн чинь нөгөөх нь нөгөө бүр аргаа хадаад чимгээтэй нуулж байгаа байхгүй юу? Хүү энд ихнэрүүд ингээ хардаад яагаад чи бит хоёр ингээ хардаад байна гэж хэлж байгаа юм байна. Тэгс нэрээ яагаад хардаад байна гэж уулзаараа жигнээс амраг болцсон гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө худал үгийг 1000 давтал үнэн болно гэж. Тэгээ би эсвэл тоглоё. Одоо нэгэнд явсан яваагүй юм нэртэй болсон би бүгднээс бүгдэндээ нь явчихё. Тэгэхэд л явсан яваагүй л ийм нэртэй л болсон юм чинь явъя гэдгсэн. Юу балардаг л гэж хэлээ. Би тэр дахиад нэг зураг үзүүлэх гэснээ болдог ч юм уу. За гэс энэ яг энэ сэдвийг дуусгаад ерөөхдөө би нэг төрөө хэллээ тэр сошиал нийгмийн сүлжээнд хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг бол одоо их чухал асуудал болчиход байна. Тэгэд энийг би ярих гэдэг байна. Тэгэд энэ төгсгөлийн нэг юм зураг энэ баахан шарах сорог болсон юм. Хэцүү зураг бас сошиалаар явсан. Соригнууд нь өөр хүмүүсийн зураг байгаа даа. Тэ хоёр хүний зураг. Хоёр өөр хүний зураг. Энэ үнэхээр юу болсон юм бэ? Энэ маш одоо энэ бол зөвхөн чиний асуудал магадгүй биш болж хуурч байна л да. Хэрвээ нийгэмд үнэхээр гэрт нь ороод эсвэл таарлцсан газараа ингээд хутгалдаг хэмжээний ийм нийгэм байгаа юм бол энэний эсрэг бүгд тэмцэх ёстой болчиход байгаа. Тэгээ тэрний шалтгаан нь юу байх вэ гэдгийг бүгд ойлгох ёстой болчиход байгаа. Хүмүүс бол маш олон зүйлээ дүгнж байгаа. Чамаа гэр бүлтэй хүмүүстэй явсан те өөрөө болох болоогүйгээс болоод инглиштэй гэж. Даагнаас унж өгтгүү даруугаас болж өгдөг гэдэг шиг те. Ингээд буруутгал нь нөгөө хохирогч өөрөө болж эхэлдэг. Тэ хин нэгнийг одоо ямар ч зүйл байсан гэсэн тэрийг зохицуулдаг зүйл нь хууль байдаг. Гэтэл манад ингээд хотоо байгаад байгаа нь үний юм уу? Үнэхээр би энийг одоо үний юм уу гэж асуумаар байгаа байхгүй. Ингээд хотолцдог юм уу манай Монголд? Энэ нэлээд том шарх байгаа. Тэр энэ хажууд байна, энэ хөвлөд байна. Хөөе завсралч болд юм уу? Болно. Яг чамайг зовоох зорилготой нэвтрүүлэг биш шүү дээ. Яг хоёулаа утганы шархалтай. Тэгээ тэр доотлих нь утганы шарх бол манай ээжийн гизэлтэй. Ээжиг чинь хүртэл ингэсэн гэж юу? Энэ хагалгаа биш. Үнэхээр утга уу те? Нөө хутгалж байгаа ч хаалгаанд орно шүү дээ. Мэсний. Тэг яах вэ?
Надаа яг үнийг хэлээд энэ зургийг харахад таатай санагдахгүй байна мэдээж. Энийг яач юу? Надад ч гэсэн бас таатай шүү. Тэгээд утсаар дарамтлаж байгаа бичлэгүүдийг чи бас сошиал дээр тавьсан тий. Өөрөө чинь яаж тэр энд ингээд асуулт үүсэж байгаа байхгүй. Ямар учраас ингэж дарамтлаж байгаа? Өртөө байсан юм уу? Тий? Эсвэл өөр ямар учраас хэн дарамтлаа тэгээд үнэхээр хутгалсан гэдгийг цагтаа шүүх нотолсон уу? Тогтоосон уу? Манай ээж хутгалуулсан. Яг 10 сарын үед тэгээд над руу дуудлага ирсэлтэй ингээд яралтай. Жилийн өмнө юм уу тий? Тийм яралтай ингээд ирэх хэрэгтэй байна. Тэгээд хутганы шаргач зөвхөн нөгөө хутга болохоор госпиталд хаалганд орд юм билээ. Тэгээ юу болсон яасан гэдгсэн чи ээж чи ингээд очисон чи хутгалуулсан байдалтай болцсон байна гэд. Тэгээ яралтай нэлээд гүн хутгалуулсан л та. Тэг нөгөө ингээд таглаанд орохор чинь бас найдваргүй гэж гардаг. Гарын үсэг зурт юм билээ. Тэгээ би өөрөө нөгөө өмнө хутгалуулж исэн болохоор ямар өвдөлттэй яадаг гэдгийг мэднэ л дээ. Тэгээж маань нэлээ олон цаг 5-6 цаг хаалганд ороод гарч ирсэн. Тэгээд туталсан хүн бол баригдаагүй. Одоо бол баригдсан. Тэгээд 7 хоногийн дараа ерөн сурвалжилж баригдсан. Хамгийн харамсалтай нь одоо хүртэл хэрэг шийдэгдээгүй. Шалтгаан нь юу байсан бэ? Шалтгаан нь би тэгээ улс төрчөөс л асуумаар байна. Би ер нь түүнээр хариулт хэлүүлэхийг хүсдэг. Зөвхөн чиний одоо байгаа байдлыг ажиглаад зүгээр яг энийг би тэр улс төрч рүү гэдэг ч юм уу те чамайг ямар нэг байдлаар хэлүүлмээр байна. Одоо чамайг бодоод шүү. Үнэхээр ингээ хутгалдаг юм бол гэхдээ энэ бол одоо олон нийт ингээ үзээ сууж байгаа. Үнэхээр хутгалсан гэж байна. Хутгалсан юм байна. Нөгөө хүн баригдсан юм байна. Гэхдээ хэрхэн шийдэгдэг юм байна. Тэгээд тэр уцаар залгаж байгаа хүн чинь болохоор тэр хэрэг хийсэн хүн юм уу те? Биш. Тэр болохоор яагаад байгаа бас их бүр хил амар доромжлон бүр христэрсэн л үг хэлж илээ л дээ. Амжигтай л да. Ер нь бол тэр чинь сая тэр видео бичлэг нь болохоор манай ажил дээр хүртэл хутгатай ирсэн бичлэг шүү дээ. Тийм. Камерын бичлэг үү? Камерын бичлэг бол хутгатай ирсэн бичлэг шүү дээ. Тэгээ энэ болгоныгоо би цагдаа тэр болгох нь өксөлтөө одоо хаан бол дүүргийг нэгдүгээрээс л тэр ингээд миний өксөн өргөдлүүдийг ингээд та нар ингээд тэгээ одоо хүртэл бүх хэрэг ингээд шийдэгдээгүй. Тэгээ миний яг хүсэж байгаа зүйл нь хин яагаад намайг ямар шалтгаанаар ийм тууштай тэ дагаж мөрдөөд тэ ингэж шантаажлаад ингээд байна гэдгийг олоод өгч байгаа. Сүнэ гэдэг чинь сүндряа гэж онлоод байгаа нэг зориг байна да. Намайг сонгож байгаа. Тэрийг л олоод өгч гэж. Чи мэдгүй юм. Харин би мэдъя гэд би ингээд цагдаад ингээд амар их өргөдөл өгж байгаа байхгүй. Одоо хүртэл бүр ээж хэрэг шийдэгдээгүй, миний шийдэгддэггүй нөгөө шантаажлах ингээд нөгөө доромжлох надлуу ингээд зам хийх нь дуустгүй нэг юм бүр амар тамин шүү дээ. Тэгээд сошиалор хүртэл зохион байгуулалттай ингээд явдаг. Одоо та хүртэл ингээд сая юу байлаа шүү дээ. Зураг гаргаж ирээл асуулаа шүү дээ. Энэ зураг чинь бичлэгтэйгээ цацагдсан шүү дээ. Тэгсэн. Дуу хоолойтойгоо. Миний одоо бүх зураг те. Тэр хүмүүс нь баригдсан шүү дээ. Тэгээд тэгээ одоо тэгвэл хуулийн байгууллага нь яагаад ингэж 4-6 залуучууд баригдсан тий захиалагч нь тодорхой болсон, гүйцэтгэгч нь тодорхой болсон, тараас нь тодорхой болсон, бүх зүйл нь тодорхой болсон шүү. Тийм үү? Одоо цагдаа дээр юу? Цагдаа дээр ч биш л тий. Тэгээ яагаад тэгвэл ингэж юу яахгүй. Олон нийтэд ингэж ийм байгаа гэж хэлэхгүй ба. Хэлэхгүй байж ч намайг сэхийн нэвлэг сэхийн дэвтэж хагаад цагдаа нь хутлаа гээл жиргэж үст. Тийм. Тэр айгүй хэцүүлтэй энэ болгоныг тайлбарлая гэвэл тийм. Бас бид нар чинь хуультай оронд байгаа учраас хуулиа маш сайн нэгтэлж ярьж хэлж байх хэрэгтэй. Тийм учраас ярианы цагийг тодорхой төвшөнд байрна. Тийм. Чамайг өнөөдөр нэвтрүүлэгтээ урьсныг шалтгаан бол ерөөсөө энэ. Бид нэр ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй тий
хин нэг нэмийг хулгай хийх, хин нэг төвөг удах, дээрэм хийх тийм ээ. Бүр ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй байхдаа ийм занал хийлэл тэгээд эрүүл мэндээр хохирдог байж болохгүй. Одоо хүмүүсийн хүсснээр байгаагүйхээ төлөө. Хуулиас гадуур ийм цаазын ял хэрэгжүүлдэг байж болохгүй. Одоо над руу бас нэвтрүүлэг хийдэг миний хийж байгаа нэвтрүүлгүүд таалагдаагүй тий зарим нэг хүмүүс таалагддаг. Маш их занал хийл ирдэг. Одоо миний чатыг ингээд үзэхэд яг өөрийн одоо хуурамч биш хаягнаас бичсэн занал хийлүүд маш их байдаг. Тэгээ би арайч бас ийм хурж ирээ шууд ингэчдэг юм байдаггүй байх гэдэг итгэдэг. Тэгээ чамайг ийм зүйлүүдийг цацаад ингээд орхисон учраас би яг үний юм уу гэдгийг би өөрөөс чинь нүүр тулж нэг асууж үзье юу гэж бодсон юм. Тэгэд энэ бүхний дараа чи яг юу ойлгосон? За одоо ингээд анх бол сүнэ гэдэг эмэгтэй тавчхандаа хэлэхэд ингээд засгийн газар хэвлэлийн албаны дараа ган зөрөг санал тавиад ингээд ажилласан маш олон хүмүүстэй танилцсан. Тэгээд ингээд ямар нэг байдлаар өөртөө зүгээр ингээд олдсон, хайсан биш олдсон мэдээллүүдийг бусдад түгээсэн. Дараа нэр бүхий улс төрчдөө ингээд нэр холбогдсон. Тэр чинь бас нотлогдоогүй. Тэрний дараа утга шууг боллоо, эрүүл мэндээр хохирлоо. Тэгээд нийтээрээ чамайг явдалтай мөн үү? Гэр бүл бөснүүлэгч. Одоо хүний ёсноос гажууд одоо Монголын хамгийн муу эмэгтэй болгож тавилаа штэ. Тэгээд дараа нэг чи энэ бүхний дараа юу ойлгож байна? Юу ойлгох ёстой юм? Чи зовж гин үү? Би зовсон ч миний зовлон хамаагүй шүү хүмүүс. Тий, яг тийм. Чамд чи үнэтэй юм уу? Чамайг хүмүүс юу гэж бодох нь үнэтэй юм? Аль нь үнэтэй? Миний гэр бүл үнэтэй. Гэр бүл үнэтэй. Одоо ингээд яг чамаар дамжуулаад сошиалыг одоо сошиал орчинд ингээд идэвхтэй байдаг. Харцангуй олон хүний хараад байдаг хүмүүс дунд нэг зүйл байдаг. Намайг хүмүүс ингэж байна, дурамжлаад байна. Намайг хүмүүс одоо занал хийлээд байна, янз янз болоод байна гэж тийм. Занал хийлж бол болохгүй, би талдаж болохгүй. Бусдаар ирж байгаа сэтгэл хөдлөл, коммент сэтгэлдлүүд тэр зүйл бол яг өөрийнх нь үүлийн, өөрийнх нь хийсэн бүхний тусгална. Тэр чи тийм хүмүүсээс чамд ирж байгаа зүйлд чи явах зовоогүй байгаа шүү дээ. Зовлонтой юм. За. Гэхдээ яг мэдээж нэг жаргаад байгаа ч юм алгал та. Яаж ч утсан. Гэхдээ яг сонгуулийн яг өмнөх 2 өдрийн өмнөх энэ бичлэг цацалт те. Яг үдчихэд бол би яагүй. Тийм ийм аимшигтай одоо таран цацсан те. Тэгэл би яагаад би хийгүүл юм чи яагаад би нэг юм бодохгүй шүү дээ. Би гişүнтэй ч гэсэн холбогдсон. Тэгээ өөрөө ч нэг юм бодоогүй, хинч юм бодоогүй. Тэгээ тарсан. Гэтэ би маш яг үнийг хэлэхэд жилийн хугацаанд л та. Алкоголын ойгоо сошиал ингээд надлуу маш их ингээд дайралт ирээл те сошиалар багаар ирээл сүлдээ орс яваал гэсэн чи бүр амар болоод те янз бүрээр хилүүлээл тэр болгоо надад хүн тусаагүй мэдээж туссан. Гэтэ хамгийн миний эмзэглээд бүр сүлд ингээд амиа хорлоо гэтлээ ингээд тесэрсэн зүйл нь зүгээр л энэ амар яг эргэлзээтэй байдал واخгүй. Миний ээж хутгалуулчлаа шүү дээ. Миний ээж ходод хүртэл тайруулсан шүү дээ. Амар хэцүү. Одоо хүртэл би энэ муу би ээжигээ босох гэж бүр тамаа цайсан шүү дээ яг үнийг хэлэхэд. Тэгвэл яагаад тэгвэл тэр хүн утгалчаад ялахгүй гэж болд юм уу? Зөвхөн манай ээжийг утгалаагүй шүү дээ. Тэг чи 5 зэрэг утгалсан шүү дээ. Тэгвэл яагаад тэгвэл тэр хүн шоронгоос гараад ирэх чөлөөтэй амьдраадсэн юм. Тэ? Одоо хүртэл яагаад хэрэг шийдэхдэггүй ба. Дөнгөж сая буцаа шорондоо орсон заяа. Тэр нь юу гэж танхаа эргээр. Ийм хууль байж болох уу? Одоо би хаан уулын байцаагч нар баг намайг таньдаг болтол би очиж байгаа байхгүй. Намайг ингээд дарамтлаад байна, ингээд байна, шантажлаад ийм одоо видео бичлэг над дээр ажил энэс илүү нотлохоо юу ах юм бэ? Би сүлд хэлж байгаа. Гэхдээ би хүчээд ирэх хэрэгтэй юм уу? Цогцоо харуулвал энийг шийдэх юм уу та нар? Тэ? Гэхдээ би ч гэсэн намайг яагаад ингээд захиалагчтай шүү дээ, тэ? Захиалагчтай. Энийг нь олоод өгвөл дөө. Яагаад чимгээ батаг ингээд ингээгүй? Яагаад сүндрээ гэдэг хүнийг ингээд өөрөө дарамтлаад байгаа юм? Ийм амар туу шүү дээ. Ажил дээр хүртэл хутга барьж ирээл намайг хүн байхгүй байсан бол хутгалж алах гал ирсэн байлгүй одоо бодвол тий азар эцэг эхчүүд нь сууж исэн тулдаа л тэр чинь үгүй хүчнээ болон гэрчтэй шүү дээ. Тэгээ яа одоо хүртэл таны
Таны ажил дээр хэнийг хутгатаа орж ирээд таныг дамжлаад иж болох юм уу? Та хэнийг нэг ороо хутга бариад дамжлаад иж болох юм уу? Харин над дээр тэгвэл болд юм байна. Надад хууль үйлчлэхгүй байгаа байхгүй юу? Ерөөсөө. Яагаад надад үйлчлэхгүй вэ? Эсвэл бус хүмүүс юм байт юм уу? Тэгээ байцаагч нарыг хэлж байгаа. Хуульчил юм биш гэж байгаа надаа. Тэгээд нөгөө нэг төрийн ордон танилцсан гишүүн сайд ах нартаа ер нь хэлж үзсэн үү энэ асуудлыг. Намаа ингэж байна ямар би үүсэт хэлсэн. Үүсэт ерөнхий сайдын зөвлөх баха. Зөвлөө? Тийм. Тэгээ сүүл 5 уул дүүргийн цагдаагийн даргалуун холбогдож очсон. Тэгэхээр юу гэх юм? Шалгагдаж байна л их үү? Тэг шалгагдаж байна тэгэл. Бас ярьж болохгүй юм уу дээ. Тэгээ яах вэ? Би буцаа бодоход бас нэг юм улс төрийн ийм бөмбөг шийддэг тоглоомных нь бөмбөг нь олчлоо л даа гэдгийг ойлгосон л даа сүлд. Тийм бөмбөг ер нь байж болох уу? Одоо ингэж хүн хүний утгалдаг бөмбөгтэй улс төр ер нь байж болох юм. Харин байж болдсон бэ гэдгийг над дээр харж болно шүү дээ. Тий. Тэгээ яг сүлд ерөнхий сайдд би хэлсэн л дээ. Иймэрхүү асуудлыг нэг юм төрийн одоо сайд хүнд чинь их галтгооны асуудал яриад явах вэ те. Тэгээ сүүл аргаа бараад за би ингээд таныг ахын хувьд биш те. Ингээд намын даргын хувьд ямар хувийн харилцааны хувьд бол биш. Би таныг Монгол улсын ерөнхий сайд гэсэн утгаар чинь би бичсэн. Бүх энэ зур хүргээ явуулаад. Утгаар чинь ингээд би эргэн үеийн хувьд танд хандж байна. Ийм асуудал боллоо. Гэт бүгдийг нь хэлсэн. Туслаач энэ хуульч хөдлөхгүй байна. Ингэж үеж болд юм уу? Би чинь бас тийм сул дорой эмхтэй биш шүү дээ. Намайг ингэж дээрлэж болж байгаа юм чинь одоо надаас өөр зөндөл эмхтэй хүмүүс ш. Би бусдад сул дорой гэж хэлж байгаа юм биш тий. Тэд тэгвэл бүр хөдлөж чадахгүй шүү дээ. Энэ дээр та нэг анхаарал хандуулаач. Яах ёстой юм бэ тий? Тэгсэн чинь надлуу ойлгож байна. Нөгөө гар бичмлээр ингээд өргөдлөө бариад хүрээд ирээ гэдгсэн. Тэгэл би бичээж барьж очоогүй. Тэгэл тэр хүн ч гэсэн мартал явсан байх л та. Тэгээ миний хувьд яг тэр шудраг ёсыг сахиулъя гэд ингээ явж байгаа хүн дээр арын алгаар би ажиллаа шийдъя. Даргаа сайдаа намын даргаа гэд очиж болохгүй байхгүй. Тэр утгаараа хууль нь л найдсан. Тэгээ хууль маань одоо юм байна. Тэгээ нэг цохоор авал шийдчихдэг хүн болоод тэгээд энэ бол өөрөө нөгөө нэг чиний энэ зургууд үнэнч бай, худлаач бай, эсвэл бол ингээд бүх зүйл за чиний одоо ярьж байгаас би бол үнэмшиж байна. Энэ бүхэн өөрөө зөвхөн чиний хэрэг биш хүмүүс ингэж олж хар сонсснороо нийгмийн асуудал л та. Энэ өөрөө нийгмийн нэг тэнцвэртэй. Энэ нэг тэнцвэрийн асуудал байхгүй да. Энэ нэг хүний нийгмийн тэнцвэрийн асуудал байх юм уу юу гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр одоо тэр чамаг бол чи энэ бүхнийг дэлгэснээс хойш хамгийн их сонссон үг чинь хогч нь чи өөрөөсөө болоо өстэй гэдэг үг. тийм. Аваа босоогүй шаазгах хаанаас уух вэ? Сүнэ чи өөрөө л ингэсэн гэдэг үгийг чи хамгийн их сонсож байхдаа юу бодогдсон чамд? Мээрээ би өөрөө энэ бүхнийг хийчлээ тэгж бодогдсон уу? Эсвэл яагаад гэдэг ийм бодол төрсөн юу бодогдсон? Хүн болгон чамайг зөрүүлээд чи өөрөөсөө болсон шүү дээ гэж хэлж байгаа шүү дээ. Энэ үед юу бодогдд юм бэ? Яг нөгөө өхмөр санагдтал мэдрэмжүүдэлтэй. Нөгөө ингээд хүлэлж байгаа байхгүй юу би хаашаач хөдөлж чадахгүй. Өөртөө буруу өгсөн үү? Тэглгүй яах вэ? Мэдээж. Тэгээ одоо хүртэл саяхныг хүртэл би яг үнийг хэлэхэд бүтэн шокноосоо гарч чадахгүй л амьдрсан л да. Ингээ хүмүүсийг харахад ингээл гой байгаа юм шиг мөртлөөс сэтгэлээ шарах гэдэг чинь өөр аюу хэцүү байхгүй юу те. Би хүмүүсийг асуудалд оруулчлаа да те. Би хий нэгний зовлонгийн шалтгаан болмооргүй байгаа байхгүй. Гэтэ би хий нэгний зовлонгийн шалтгаан болчлоо доо. Энийний өөрөө гол суурь нь юунаас эхэлсэн юм бэ? Яалаа илээ ингээ бодохоор зовлонгийнхаа шалтгаан өөрөө хэм бэ дээ. Мөн үү? Мөн баггүй. Тэгэл ингээл за энэ бичлэгний эзэн тодорхой захиалагч тодорхой инглээ тэглээ гээл ингүүл тэгэл том улс төрчнөл байсан л да. Тэг би бол бүгдийг нь уучлсан. Тэгэл нөх хоосоо орон зай гарахад тэгэл яг втдэх шургалах зай байгаа шүү. Хогин штэ. Яг хүмүүс хэлдгээр улс төрчнөр тоглоомных нь бай болсон би бол тэгэл одоо хүртэх стайл хүртэж байгаа байхгүй.
Гэхдээ хүртэх ёстойгоо хүртэж байгаа гэгээд хүний эрх чөлөө амь насанд гэр бүлэнд хадаж болд юм уу? Би амиа хортолтоо тийм үйлдэл хийлээ би юм шоконд ороод тийм байдалтай байсан шүү дээ. Амиа орлоо гэж бичиж хагаад хүмүүс хогч нь үх гэл манай дүүрийн театрын хүртэл орно бичсэн байсан шүү дээ. Тэгчих чи өөр солиоц тохч. Тэгэхээр миний цогц тэр хүмүүст гой таашаалтай л байсан байгаа байхгүй. Тэгээ миний амар бачимдаад ингээ галзуурах гээд байгаа зүйл нь яг үндэл сошиал хүчирхийл гэвэл үгүй байхгүй. Энэ цагдаа шүүхий чинь шудраг бус байгаа байдал нь байхгүй. Яг хүмүүс намайг чи инглээ тэглээ гэл тэгж байгаа мөртлөөсөө тийм нийгмийг өөрсдөө хүмүүс бэлдээд байгаагаа ойлгохгүй байгаа байхгүй. Намайг хүлж болно, намайг даарж болно, намайг хинч биш байлгаж болно. Гэхдээ хэнийг ч таны охиныг ч гэсэн тэ ийм байдалд оруулж болд юм аа. Нийтээрээ. Хуулийн шүүгэг байхад тэ нийгмээр шүүгээд, амаараа шүүгээд зүгээр хов жив ийм зүйлээр шүүгээд хүний амьдралыг ааж болд юм аа гэдгийг нийгмийг өөрөө өөр хүүхдэд бэлдэж өгöd байгаа байхгүй хүмүүс. Тэ? Хэний ч эд хөрөнгө амнаас эрүүл мэнд юуд ч халтаагүй тий. Зүгээр өөрөөхөө хүний нийгэмд хүний харилцаа үүсгэсэн. Хүнтэй л харилцсан танилцсан асуудал. Тий. Тэгээ тэрнийхээ хариуд одоо ингээд бүх энэ дарамт бол надад хэрэгсэрсэн зүйл санагдчихаа. Энэ бол байж болохгүй зүйл санагдчихаа. Хэрвээ өнөөдөр монголчууд энийг хүлээн зөвшөөрөх, бид нэр хэрвээ энийг хүлээн зөвшөөрөх юм бол гэтээ үнэн худлыг энэ цагдаа тогтооно би тогтоохгүй. Энийг хүлээн зөвшөөрөх юм бол бид нар бүгдээрээ бидний ирээдүй бүгд энэ байх. Хууль хэрэглэгүйгээр цаазаар авдаг тогтолцоор явж орно. Тэр энийг бол ерөөсөө огт зүгээр гэж болохгүй. Чи хүний эрхийн байгууллагуудад тандаж үзсэн үү? Танаа нэвтрүүлэгт орсныг хүн тандаж үзсэн. Хүний эрхийн комиссийн дарга. Яг нэрнэлээд яг. Гэтэ надад амар харамсалтай санагдсан л да. Яг үйлсээ зөвлөхтэй нөгөө ингээд тэгээд ерөөхдөө нийгмийн зөвлөх штэ. Тэгэхээр арай илүү зөвлөх юм болоо гэж зөвлөсөн л дөө. Тэгээд шүүхэн чөтөлгүй байх, цагдаа чөтөлгүй байх. Одоо манай ээж хүсэх юм ингээд тодорхойгүй байх тий. Миний эргэж гэсэн ингээд шийдэгдэхгүй байх. Яагаад ингээд хэвээр ингээд нөгөө таньдаг хүн л угаал ингээд чарлаал ингээд юм л тий. Тэгээд тэсгэл алдраад би сошиал дээр бичсэн. Цагдаа нүдлэхгүй шүү дээ тий. Шүүхэн шийдэж өгөхгүй байна. Хүн хотголчаад шоронд орохгүй байна тий. Одоо өөхөх хэвээр юм уу? Яах юм гээл. Тэгээ бичсэн чинь нөгөө надад үгүйсээ чи ингэж бичснээрээ хамгийн түрүүнд хин хандна гэж тэр хүн ханднаа. Яагаад гэвэл тэр хүн улс төрийн карьерт явах гэж байгаа хин нэгний одоо тийм том проблем хэрэгтэй шүү дээ. Нэрэл ялцчгүй фэйсбүүкээр бичил ороод ирд юм байна. Чамд өмгөөлөгч үгүй чи ингээд инглээ тэглээгээл би очсон л доо ажил дээр нь очиж уулзсан. Тэгээд юу гэж бодож гарсан бэ гэвэл амар харамсалтай санагдсан. Өнөөдөр хүний зовлонгоор ямар олон хүмүүс улс төрийн карьер хийдэм бэ гэж би тийм ойлголттой л гарсан. Тэгээд түүнээс цааш би хизээч одоо төрийн бус байгууллага хүний эрхийн комисс гэдэг зүйлээр хизээч би хандахыг хүсээгүй, тагж хүсэгчгүй бүх хүмүүсийг би улс төрийн карьераар хөөхөл юм ашиглах бид нар бол золиосон юм байна гэдгийг л ойлгосон. Одоо ингээд үзэгч одоо бид нар ингээд нийтээр их олон хүн үзэж байгаа л да. Тэгээд бид нар нийтээр нэг зүйлийг ялгаж авмаар байгаа юм л да. Нэгдүгээр сошиал орчин буюу сошиал гэдэг чинь ерөөсөө хүний нийгмийн харилцааг хөнгөвчлж улам ойртуулж байгаа болохоос гудамжлахгүй да тий. Олон хүний л байдаг газар. Энд өөрийнхөө байсны төлөө ямар нэгэн ингээд одоо хараал өрөөл авж байгаа болвол тэр нь одоо чиний байгаа л нийгэм тий. Одоо тэр сэтгэл зүйн сэтгэхүйд яг л тийм л байгаа нийгэм. Энийг бол тэр сошиал орчинд өөрөө нөхцлөө мэдрээд өөрөө тэрнтэйгээ хариуцлага өрөөд ингээ явах хэрэгтэй гэдэг бүгд ойлгоод авмаар байна. Ерөөсөө ингээд чи хэрвээ годомжинд тааралчаад өцгөн зогсоод энэ миний орон зай хол байх юм бол бүгдээрээ зургийг аваад энэ яаж байгаа юм бэ? Галзуу солиотой юм уу гэд хоорондоо ярилцдаг ийм нийгэм одоо байна. Тэгэхээр годомжинд ямар байх вэ гэдгээл боддоосоо гэж үзэгчтэй нэг талаас нь ялгаж өгмөр. Нөгөө талдаа хүн өөрөөхөө байлаа гэд эрүүл мэнд
би тий амь насаараа хохирох юм бол энэ бол асуудал. Хохирч эхлэх юм бол энэ бол асуудал. Хэрвээ энийг бүгдээрээ болж өөрөөсөө боллоо гэж үзэх юм бол бид нар дээр яг өөр дээр эргээд ийм асуудал үүснэ. Яг тэгэхээр хүн болго өөрөөр сонирхолтой, хүн болго өөрийн гэсэн замтай, хүн болгон хүснээ хийх тэмүүлэлтэй. Энэ хизэж хөөршгүй алга болшгүй зүйл. Байглаасаа юм өгөгдөлтөө. Тэгэхээр ингээд сүнээ юунд дуртай ч гэж болно. Лодоо юунд дуртай ч гэж болно. Сүнээ хинтэж танилцаж харилцаа үүсгэж болно. Лодооч хинтэж танилцаж харилцаа үүсгэж болно. Харилцаа үүсгэснийхээ горыг хуулийн хүрээнд сэтгэл зүйн хувьд өөрөө юм болгон хариутай. Тэрийг хүртэнэ. Гэхдээ хөндлөнгийн ямар нэг байдлаар ийм зүйл биед халдах. Хөндлөнгийн тий ийм биед халдах барьцаанд орж ирээсэ болохгүй. Тэм учраас өнөөдөр өөрөө чинь урьж байгаа нь ерөөсөө энэ бол одоо ингээд энэ нийгмийн сүлжээ. Манай нийгмийн зөвхөн энэ захим орчин гэдэг ийм тусдаа салгаж ярих юм биш. Манай Монголын энэ нийгмийн сэтгэл зүйч нэг ийм байна. Тэгээд үнэхээр ингээд бид нь халддаг тохиолдол ийм зүйл, ийм дарамт үзүүлдэг зүйл чинь кинон дээр гардаг шиг ийм зүйл чинь манай нийгэмд байд юм уу гэдгийг би зүгээр үнэхээр сонжиж өнөөдөр нэвтрүүлэгтээ оруулсан юм л да. Тэгээ одоо чи өөрөөр ингээд цаашдаа ер нь ингээд юу гэсэн одоо ингээд зарим хүмүүс бодож байгаа хэвчээ сүнээ зүгээр ингээд байж иж болтгүй юм бах та. Зүгээр л одоо сүнийг бид нар мартчихъя, чимэг чи зүгээр ингээд байж яа л гэдэг ба штэ тий. Би зүгээр өөрчлөөрэй чамайг өөрж оруулаад яг үнэхээр ийм бол бид нэр хүлэн ширээ зүгээр өнгөрөөж болохгүй гэдэг сэтгүүлч үүднээс жишээ авч ярьж байгаа. Тэгээ сошиал дээр өөрсдөх эмзэгэлдэг энэ нэг өөрсдийнхөө байгаа байдлаас болоод тусгалан буцаад ойгоод ирэнгүүт эмзэгэлдэг хүмүүс өөрсдөө тэрийгэ тий хариуцлага үүрээ гэдэг энэ нэг зөвлөгөө ч юм уу шаардлага ч юм уу хөргүүлээ чамаар дамжуулж бас хүмүүстэй ярилцъя гэж би өнтөр урьсан юм л да. Тэг чи одоо цаашид энэ бүхнийг үзсний дараа ер нь өөрийнхөө байж болохгүй байна ч гэдэг юм уу. Заавал одоо хүмүүсийн санаа сэтгэлд нийцэж байх ёстой байна гэдэг юм ийм бодолтой болж эхэлж байна. Гайг байна уу? Үгүй. Хэвэр байна. Тэр тусмаа. Одоо би гарахтаа чамдаж гэсэн селфитэй гарна заяа. Яагаад би болохгүй юм бэ? Тий. Би яг хүн алдсан юм уу? Тий. Хулгай хийсэн юм уу? Би авилгал авсан юм уу? Тендер мендер ингэ шахаад тэр тендерт нь оролцоо авсан юм уу? Яг яац? Чи хүнтэй танилцсан. Би хүнтэй танилцаад оронд нь орсон юм уу? Гэхдээ ер нь тийм байхгүй юу? За орцсон бай. За орцсон бай. Тэгээд чи битээ оронд нь оролдоод үгүй. Би орчих чи битээ ор. Та битээ ор. Осорж амааг тэнийг байна гинэ. Осорж ам амар тэнийг байна гэл тэр хүүхдийг зоож тий. Нийгмээр амиа оролтол нь бас зоож штэ. Тэгвэл та л осорж амаа шиг байгаль болчих л доо. Баярмаа тэнд бүксээ гаргаад байна гинэ. Та л бүксээ гарахаа болгочих. Тий. Хүмүүс сүнээ ингээд шийдвэр төрүүлж мэдээлээд өөрөөсөө болоод байна гинэ. Та л өөрөөсөө байхаа болчих. Тий? Яагаад өөрийнхөө ертөнцөөр өөрөөр жаргаж байгаа хүмүүс өөрт хамааралгүй хүмүүсийг өөрчлөх гээд байгаа юм бэ? Тий? Дургүй байна уу? Харцгаал болчих, танилцгаал болчих. Сошиал дээр харагдаад энэ блоклчих. Гой өөрөөр жарга. Тий? Өөрийнхөө ертөнцөд жарга. Гэхдээ хуулийн хэмжээ зөрчснөөс нааш хэнийг битээ ял та. Тий? Таны гэрт би ороод янз янз болоод байна уу? Гэр дотор жаргал та. Тий? Гэхдээ миний гэр бүлийн миний удам судрын нэр хүндэд хувийн орон зайд бол уучлаарай миний туулсан зовлыг хинч мэдрэх ёсгүй албатай биш. Гэхдээ арай л хэтрээд байгаа байхгүй. Хуулийн хувьд ч гэсэн хүний эрүүл мэнд одоо нэр хүндээ хай одоо дуусч одоо эрүүл мэндийн амь насанд занал хийхлээр ийм аимшигтай байж хүчрхийлж болд юм уу? Хамгийн харамсалтай нь бүх зүйл нь тодорхой болчиход багт чинь шийдэгддэг нь гоё яахгүй юу? Энэ юу гэж улс төрчид ингээ нөгөө улс төрийн гай шигтэй боловсролын салбараар тоглосных нь гай. Цагдаа шүүхээрээ тоглосных нь гай ахгүй юу? Нэгнийхээ нэг хүнийг тавьдаг тэрний хүн гээл. Яг үнийг хэлэх намаа ингээд туслаач дэмжиж гээл ингээл очингууд зөрүүлж юм шаарддаг. Тэ? Зөрүүлж юм шаарддаг байхгүй юу? Үг ахгүй ухаан гэж байгаа байхгүй юу? Ирэх холбоогоо мэдчихэв нөө.
Би хуулиараа юмыг шийдэхийн тулд би арын алгаар хууль бус юм хийх болж байгаа байхгүй. Надаас тийм шаардж байгаа. Нөгөө жигшдэг юмнуудаа чамаас шаардаад байна тийм. Гэр бүлээс гадуур байж болохгүй энэ төр гэдэг хүмүүс эргээд чамтай уулзахаараа чамаас яг тэрийг шаардж чинь тийм. Яг хөө надад сантим санал тавьж шүү дээ. Ярих зүйл мэдээж маш их байна. Арай л энэ юм чи шудраг бус байгаа биш үү те? Арай л байгаа юм биш үү? Хэлмээр байгаа зөндөө л юм байна. Би хэлээ яах юм? Хуулийн шийдэх юм үгүй байхгүй. Гүү гэдэг чи бүр итгэж байгаа. Би цагдаа шууд бүр хизээч итгэдэг. Манай гэр хуулж байгаа. Хуулаад орж ирэхдээ би бүр хаалгууд би зураг тавьсан шүү дээ. Хаалга бүр амар. Гэртээ би дандаа хондог юм баггүй. Хизээч гэртээ хондог юм биш. Тэг ганцхан өдөр нэг 11:30 үед манай нэг хүн дуудаал найз дуудаал гараал өглөө нь ирж байгаа байхгүй би гэртээ оноогүй ганцхан өдөр гэртээ оноогүй. Ганцхан өдөр гэртээ хоноог байхад айгүй гоё ингээд мэдсэн юм шиг хаалган дэлгээстэй. Тамхи мамхны иш биш ингээд амар удаан байцсан байгаа байхгүй амар тайван. Тэгээ нөө ханны юу мө нурцсан замаас гэдэг үлөө нурж мурцсан тийм амар. Тэг хамгийн түрүүнд би хийгдсэн би үйлсээ зөвлөхөд илж байгаа байхгүй. Хүү болчиход штэ зургийг явуулаад те. Инглээ яах уу ийм болчлоо. Яг нөгөө ийм дарамтлагдаг ийд байсан үе нөхгүй юу. Тэг би хайж байгаа штэ. Тэг тэрнээс хойш би дахиж гэртээ амьдраагүй. Тэр чигээр тэгэл хоосон байж байгаа л эмнэлэгс гарсныхаа дараа нүүсэн. Би яагаад хуйлд очиж тэгж гэрээ ухуулсан гэд хэлээгүй. Баахан хар хорооны хээ аав ингээл хармар юм ингээл наагаал тэгэл шийдэгддэг л байхгүй. Өнөөдөр хүртэл миний нэг асуудал шийдэгдсэн юм уу? Шийдэгдэг байхгүй. Би халах голын ойд өвөг хөвшөг нийлгэж явж байхдаа би зодуулж идэрсэн шүү дээ. 3 өнд. 3 өнд зодуулж идэрж байгаа байхгүй юу? Тэгээ дахиад би ирээл өгсөн. Хаан уул дээр өгсөн. Тэгсэн чи дорндод өгөх хэрэгтэй байсан юм аа гэж байгаа. Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд дорндод явж өг гэж байгаа. Тэгээ би ерөнхий прокурор руу бичсэн. Улсын ерөнхий прокурор руу өргөдөл бичээд ийм асуудал болсон. Шийдэж өгөөч гэсэн чинь шийдэж өгсөн харааллын хаан уул руу болгож өгч байгаа байхгүй. Тэгээ харааллын хаан уул руу болгонгууд яаж байгаа юм гэж. Тэгээ би чинь дөнгөж хагалгаанд бас орсон байсан. Одоо новшолтлоо би гисээ ингэ задлуудлаа шүү дээ тий. Дөнгөж хагалгаанд орсон нөгөө ойл бүтээ идгээгүй тэгээд 3 өнд пальтуулж харчин ойлын задарнаад тэрний дараа дахиж би ойлж байгаа байхгүй. Амар хэцүү шүү дээ. Тэгээд тэр шийдэгдсэн юм уу? Шийдэгдэггүй шүү дээ. Чамд яг юу байгаа юм бэ? Чам чи яг юу мэдтий? Чамд нэг юм байна шүү дээ, нэг үнэтэй юм. Тэрийг алдахаас айж гин эсвэл тэрийг авахыг хүсэж байна. Юу байгаа? Тэр ямар өртөө хэрвээ чиний юм ярьж байгаа бүхэн үнэн бол одоо би яг нэг юм худалч нэг юм амар хөөхөн шиг л болчихсон. Итгэхийг хүсэхгүй байх чамайг үзэж байгаа. Бүх хүн чамд итгэхийг хүсэхгүй байна. Итгэж албатай биш. Итгэж гэж гооч байгаа. Гэхдээ чамд итгэхийг хүсэхгүй өөрсдийнхөө бодсныг үнэн байхыг тэрийг нотлолсон хариулт сонсохыг чамаас хүсэж байгаа. Би бүр баталгаатай хэлж. Чамд юу байгаа? Ямар учраас чамаас чамааг бүр хэлхий эцгүй юмнууд ярьж штэ. Би Монголд ийм имийг өөрөө гарч ирээд хэлжсэн түүхийг мэдэхгүй маань. Тэгээ тэгж хүний бие шууд халтжсэн жишээнүүдийг би бодтойгоор ерөөс үзэж байгаагүй юм байна. Янз янз юм сонсч ирсэн. Сонсоход амар байна уу? Амар байна. Тэгвэл туулахад ямар байгаа бол хэцүү л байгаа л гэдэг. Хэцүү л байгаа. Төсөөлөхөс хэцүү байна. Тэгээ би өөрийгөө хаяа. Би төвчиж төвчөртэй чадна. Гэтэ миний гэр бүл ямар байгаа бол? Тийм, бүр хэцүү. Хамгийн хэцүү. Би эмнэлгээс гараад бас мэдээ сэтгэл санаа хэцүү л дээ. Ээж маань бүр өвдөг сүгд надаас уйлаа гуйж байгаа байхгүй. Тэгээ бүх зүйлийг хаяас үнэ. Одоо тэр цагдаа шүүхээ хаяас үнэ. Зүгээр хідүүлээ ингээл гоё амьдрээ. Цагдаа шүүхээ хаяцгаа минь яг бүгднийг уучлж. Цаг хугацаа бүгднийг харуулнаа тий. Энэ бүгдийг чинь одоо цаг нь биш. Хинч чамайг ойлгохгүй. Цаг хугацааны явц дээр чамайг ойлгоно. Ойлгохгүй байсан чамаагүй миний охин чи өөрөө л ирүүл саруул ингээ байж байгаа бол
болно гэж байгаа байхгүй юу? Ээж маань хүртэл ингээл өвдөг сүгдөөл ингээл уйлал гоогод хүн яг эцээ хүн их хүн л үлддэг байхгүй юу? Өөрөө ч гэсэн би хэцүү оол хүн шүү дээ. Би энэс ч өрөвдүүлмээр байна. Би нэг хүнээр өрөвдүүлээд авах хэмжээний хүн биш. Гэхдээ яг хүмүүс нэгэл одоо намайг үзэллүү тэгэл хогч ингээл хэлж болно. Гэхдээ өөрийн толгойн дээр ирсний дараа бас өөр хохоо. Ягаад тэгэхээр энэ нийгэмд чинь бид нар бүгдээрээ амьдарч байгаа байхгүй. Би ганцаараа амьдраагүй. Энэ нийгэмд амьдарч байгаа байхгүй. Ийм нийгмийг тогтцлоо бүтээхэд та гар бие оролцоод байгаа бол нэг л өдөр таны толгой дээр ирнэ. Үүлийг өөрийг өгөж бардгүй шүү дээ ер нь л. Одоо сүнээ яг юу хүсэж чинь чи? Юу ч хүсэхгүй. Хүмүүс намайг ойлгосоо гэж хүсэж байна. Үгүй. Тэр тусмаа үгүй. Ойлгоод яах юм? Дахин Жокер шиг дахин шүтгэх юм уу? Яах юм? Би амар сайн хүн болох юм уу? Намайг мэддэг хүмүүс л тэгэл ойлгол. Угаасаа л намайг мэддэг хүмүүс л үлдсэн шүү дээ. Хүнийг өнгөтэй өөдтэй амжилттай ингээл явхад бүгдээрээ л найзлахыг хүсдэг үстэй. Бүгдээрээ л харилцаатай байхыг хүсдэг. Тэгээ унаа бүдрэхэд яад юм. Бүгд л цухтаадаг үстэй. Гэтэ унж босдог ор байхгүй юу? Чи тэгээ одоо яг ер нь одоо зүгээр л 50 баймаар байна уу? 50 баймаар байна. 50 байна гэхдээ чиний хүмүүсийн сэтгэл нэтгэлийг ачаал бүглээ өгдөг юм байна ч. Гэнийх өгөөд исэн ч юм алга тэгээд цагдаа шүүхэд их гомддог байсан. Би саяны бясалгалд яваад ирлээ. За. Нөгөө фишна гэд 11 юм ярьж мэрдгүү нэг тийм бясалгал байдаг шүү. Одоо дотооддоо бясалгадаг тий 11 үү? 11 зөвхөн бясалгал ийн. Цаавал идэж мэддэг тийм. Тэгээ би бас нэг зүйлд баярлсан. Нэг улсын хурлын гишүүнтэй суусан. Мань хүнийг би ирээ сууж байгаад баярлсан. Аваадаа бас нэг юм бодоол тий. Тэр хүн бүр бачиндаа л суусан бах аргагүй үргэлж. Тэгээ хэцүү байсан л да. Надад мэдээж амар их юуг ойлгосон бэхээр би амар гомдол хийсэн байсан байхгүй юу. Яаж чадчихна гээл тий. Бүр ёо өнөөдөр би юу хийсэн болоод надад ингэж их ингэдэг үүлийн үр нэрж байгаа юм болов тий. Бүр ингэж их ингэдэг аимшигтай ямаа гэтэл би ингээд гомдоол байсан байхгүй. Гэтэ яг ингээд бодохоор эцсийн дүнд нь юу гэдэг юм бэ гэхээр хүн өөрөөсөө л буруу хайд юм лээ. Тийм өөрөөсөө л буруу байна. Тэгээ зовхон үнэн. Зовлонгийн шалтгаан байгаа нь үнэн. Тэр зовлонгоос ангижчих нь үнэн баггүй. Тэгээ одоо явахт л болох юм болдгороо болж байгаа үз. Гэтэ одоо цаг нь биш л дээ. Гоё шиг хүн ингээд шударга яваад ингээд гоё явах нь цаг нь биш гэж миний хувьд бодож байна. Одоо хүмүүс юу гэж боддtiin байгаа, улс төрийн юу гэж боддtiin байгаа. Миний амнаас гарч байгаа бас миний бодож байгаа бодол болгон зөв гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр би хүмүүсийг уучлсан. Их амар хүн юм бодмооргүй байна. Одоо гоё балетаа хөвгтөдтэй хараа амар гоё идэв шүү дээ. Ингээл гоё жаргадаг байхгүй тэдний ертөнцөөр. 50 амьдрмаар байна. Гэтэ би 50 амьдрахтаа өөрийнхөө хүснийг хийгээд өөрийнхөө жаргаж амьдрна. Тэг хүн болгон бас өөрөөхөө байгаасаа тий. Өөрийнхөө ертөнц рүү өөрийнхөө одоо хэв загварт бусдыг оруулахын тулд ууруулж хэмдэж ертөнц рүү нь халддаггүй байгаасаа тий. Энэ бол бидний маргааш одоо нэг сая нэг 2 жүжигчний асуудал бас нэг хүмүүсийн бас зоог боллоо шүү дээ тий. Ингээ тим юмар зооглдог хүмүүсийн үлсэх цаг утгагүй ирж байгаа. Тим юмар зооглдог ийм хүмүүсийн цаг үе өнгөрч байгаа. Хүн бол өөрийнхөө эрхчлөө гэдлээд бусдын эрхчлөөг хүндэлдэг, бусдын орон зай хүндэлдэг ийм цаг үе, сайхан цаг үе ирж байгаа шүү. Тэгээд ажилд нь өндөр амжилт хүсье. Тэг зарим зүйлүүдийг чамаар үнэхээр яриулмааргүй байна. Манайх бас нэг хэвлэлийн бас хатуу байлттай. Тэгээд ерөөхдөө бол үзэгчд маань нэлээд ойлголт авсан баха. Тэгээд би биенийхээ ертөнцид үзэгчтэй баг халтаараа хинч тань шиг байх албагүй шүү гэдгийг үргэлж бодороо тий. Хэрвээ хин нэг яг над шиг байх хэрэгтэй гэж үзэх юм бол хин нэг юм бас таныг өөршгөө байх гэж шаарддаг цагийг та авчрах болно. Тийм учраас өөрийнхөө байхыг хүсэж байгаа бол амар тайв амьдрахыг хүсэж байгаа бол бусдын амар тайв амьдрах тэр нөхцөл болцоогоор нь хангаж өгөөрэй гэж уриалж байгаа юм. Тэгээ хамтдаа уриалж байгаа. Тэгээ амжилт хүсье сүнэ. За баярлалаа үзэгчд.